За. Ажил тараачих оройцглоо. Чи нэрээ амар ядарсан янчтай байх шүү. Нүчин бүр суучч. Энэ нийгэмлэгс ойрон гаж иргээд хэд айдалд авахчихад. Ястай өнөр ядарч өгөх юм байна шүү. Тийм ээ, тэр ч тэгнэ. Хой, бацаая. Би нэрээ чиний нийгэмдгээ манай ажаад танилцуулж яхих чи хараа ёстой биш ирсэн. Тийм үү? Гая чи ер нь нэг юм хийхэд нэг л жүгжүгэн жорог шуудаж хийсэн дээр биш үү? Им болгоны лэн тэндээсэн сэгчиж хаяад явал аль алинч бүтгүй шүү. Үнэ. Нэг ажлыг хийхдээ холыг бодох хэрэгтэй. Нэг ажлаа дуусгачаал нөгөө ажил руугаа орох юм бол илүү бүтэнтэй шүү. Харин тийм байна. Чиний хэлчих өнөр ястай зүг байна шүү. Хаашид манай их ч ухаантай шүү. За яшгаа. Хой. Би нэрээ ануужин танай хоёрын сасны чи мэдэн шүү. Тийм үү? Хэнээс сонс. Хэнээс сонсон ямар хамаатай. Одоогийн цагт ямар салхи нэвтрэхгүй хөрөнгөж байна уу? Чи яга хараа ирсэн. Имгүй. Гэрэн санаад, нутгаан санаад ирсэн. Гэрэн санаадаа. Биш байх та. Чи ер нь намайг санаад ирсэнгүй юу? Чамаа санаа би ийм хад ирчин гэж үү? Ой. Тэгээ чи яга адлаа мас хайчихсан. Харин би чамд хэлж их шүү. Гэрэн санаад, нутгаан санаад аав ээжэн бодоо ирсэн гэж. Чи ямар яшигтэй хүн юм бэ? Ой. Би хөргөж өгье даа. Хэрэггүй. Хөргөчгийа. Хэрэггүй. Манай гачааны цагаан адуу ус нэлээ өсөж байна шүү. Гэхдээ танах ч одоо хэдэн азар гадуу. Миний ч одоо 3 ажир гадуу одоо 100 гаруй ядгаа шүү дээ. 100 гаруй адуу гэж бас баг биш шүү. Бүгдрийн сэтгэл нэгсэн л хийе. Тэгээд та бид ямар бай намайг итгэхгүй юм шүү дээ. Хийж үжи. Би ч харин итгэлтэй байна. Хүүхдүүдийн хэлэх ёстой зөв. Монгол адууныхаа цэвэр удмыг хамгаалж үлдэнэ гэдэг чинь бидний хийх ёстой ажил. Тэгэхээр бүгдөө сэтгэл нэгдэн чармайхгүй болохгүй. За нүчрээ ингээд тогтъё. Сайн өдөр сонгож яагаад эхлэе. Тэгээд За сайн уу? Сайн. Үгүй таны чинь хураг жиндээ хэдий сууж байна? Жиндээ одоо 13 төгрөг. Үгүй эн чи одоо бүр хагасаар нь буурсан биш юм. Дамба цаа ирж хэмжинтэй. Би нэ 2 мөө нэмээд өгье да. Үгүй би худалдахгүй. Хой, дамба. Хай байна. Энэ цагаан тэрнээс өдрий би чам руу яваад өгсөн шөө. Сая миний энэ дээрээ явжээ. Үнэн 13 төгрөг шөө. Мэдлээ.
Үгүй таны ч одоо хураг жиндээ хэдий вүлээ? 13 төгрөг. Үгүй энэ чинь 7 өдрийн өмнө 16.5 муу байсан биш юм уу? Та одолд бол одолд ходлохгүй л аваад яв. Эцхийн чин гавл. Хой чи юуг өмнө хараач. Хараавал яадгийг. Чигээд тромосын эсвэт манусын галхах нь хой. Нохой толоосын эсвэт өгөхгүй би. Танаа хураг зарна уу? Хураж арна. Хөдөө хураг зарна бэ? 2 3 жоор. Амьдын жингүрдээ хэдийгээр авч ийн вэ? 6 жаас 7 муугаар авч яана. Тийм хэмд юм уу? Нэд нь 9 жаас сурж ирсэн шүү дээ. Урд нь бүр 12 жаас сурж ирсэн биш юм уу? Юмных нь үнэн өсөөд л энэ. Малын үн яга бураад л идэгэнд. Өний чинь бүт яаж мэдэх юм да? Манай авч хааш нь мөн ахшаа. Ийм юмтхан бол олдохгүй. Холтгоор өдрөөсөө өдөр хэмдэрнэ шүү. Пойжигаад үг явуулаарна. За дуурлаа эхлүүлье. Ойрын нэг хэсэг хугацаанд бол манай гачаан дарга төрөвтэй мөр зүйлийн гişгүүд бол малчтын амьдралд гүнж гэрж олон талаар маш идэвхтэй адилсан. Одоо ч гэсэн нэг адилаанд үгнэ авъя. Энэ хэсэг хугацаанд малчтаасаа олон юм олцорлаа. Манаас ч гэсэн олон ажил дээр алдаж унт шүү. Би ч гэсэн өөрийнхөө дутагдaltaй талыг таньж мэдлээ. Үүнээс хойш нэг ажлаа сайн биелүүлж байгаад нөгөө ажилд ажиллаж. Хамгийн түрүүнд манай гачаанаа энэ өвс бордоноос ойрон газар байгуулах ажлыг гардаж хийе. Баяраа. Чи тэр төсвийг олонд уншаад өг. Тэгээд энэ төсвийн дагуу манай малчин томондоо сайн ухаагуулга хийх хэрэгтэй байна шүү. Жана манай Жаргалан гачаанаа өвс бордооны сойрон газрыг байгуулах төсөв төлөвлөг бол юм байна. Манай гачааны малчтын хадлангийн талбай нь хамтараа байгаа урдч нөхдөлийн доор бүх малчтаанд дайчлан хүн хүчээр хамтдхан хадлангийн талбайгаар бөл нийлүүлэн өвс бордооны сойрон газар байгуулахыг ураалж байна. Хадлангийн талбай нь малчтын суурьшлаасаа зам хол харж хамгаалахад өвөнгөө усны нөхцөл ааны. За эдгээр байдлуудыг бодлохын төрөл жилийн тороор хүрээлж малчтад нэг муу хадлангийн талбайд 5 төгрөгийн нөхөр өгөхөөр дээш мэдүүлэн ирэмжилнэ. Өвс бордооны сойрон газрыг байгуулахад малчид бол өөр өөрсдийнхээ хадлангийн талбайгийн их багаар бөл орон байгуулж олсон орлогоон бөл хамтарсан өрх бүрийн бэлчээрийн мөд зохицуулан бодож хаваарлана. Сойрон газар байгуулагдсаан дараа хүн хүчин хамтдхан биднээс чагийг баримтлан хадлангаа хурааж өрх бүрийн хүрэлцгээтэй өвсийг хангааж баталсан сойрон дээр үлдсэн өвсөнийг бол хураан нөөчилж гамшиг жодод бэлтгэх юм уу гадны аралжаачнд хөдөлж өгж ягаад малчтынхаа ашиг орлогыг дээшлүүлнэ. Тэгвэл энэ өвс хадгалах пон сарвч, өвс хадах машин, буудлах машин, тээх машин. За эдгээрийг бол гачаанаас дээр шатанд мэдүүлэн нөхөртэй төрөл жил олохыг бол эрэмжилэн хичээнэ. За ийм болохоор манай гачааны өвс бордооны сойрон газар нь одоогийн өвс хадлангийн ургач муудснаас болж гаднаас өвсийг өндөр үнээр худалдан авч байгаа малчтын дараасыг хөнгөлж малчтын орлогыг сайжруулан хүн хүчин дарагтай, цаг хугацаанд тохиромжтой шин маягийн үйлдвэрлэлийн зохион байгуулалтыг бол үүдэн байгуулахыг зорж содож байгаамаа. За иймэрхүү байна. За ийм ээ. Таны чуглуулсан нөгөө хүмүүс чинь бүгдөө зөвшөөрсөн мүү? Ийм сайхан ажлыг чинь зөвшөөрөхгүй яах юм бэ? Ажаа, манайх чинь цагаан адуугаа өсгөж л байна. Айраг чигээгээ эсгэж л байна. Ер нь гаднаас бас
Олон хүмүүс манай нутгаар тойрхоор ирж шүү. Хөдөлөө нэг жугаатлын газар байгуулчихвал юм руу. Жугаачлалын газар гаргана. Тийм ээ, тийм. Батчин эднүсийн чигээр нийгэмлэг сойрон газаргаа байгуулжлаа шүү. Манайх ер нь нэг жугаатлын газар байгуулчихъя. Муу хүүхнээ ийм сайхан ажил өгүүлс эрхэлнэ гэж хэд ажаан бай гэхгүй. Гэхдээ сайхан бодол хэлэхгүй болохгүй. Би бүгдийн бодол хийлцээ. Төсвөө хүртэл бодол хийлцээ. Одоо найзаараа нэг жураг журуулаа авъя. Та нэгнээ сайхан үжөө. Оо тэгтэх миний үг. За өнөөдөр манай Малтан төмнөмийн чармайлгаар одоо мөнч манай гачаанай зүглийн чармайлгаар манай жаргаланд гачаанай өвс бордооны сойрон газар байгуулагдлаа. За тэгвэл сойрон газраа мод байгууллаа шүү. Одоо бол манус цагийн амжиж өстой сайхан чармайж ажиллах болохгүй юм байна. Тэгээд та олондоо одоо ажлын өндөр амжилт хүсье. За чүс рүүжин хоёр хүрчих. За залуучуудаа манай өнөөдрийн энэ машин төхөөрөмж бол одоохондоо авч идвэл хамгийн тэргүүнээ машин төхөөрөмж гэж хэлж болно. Тэгэхээр энэ машин төхөөрөмж бол чаг дарвттай, хүчин дарвттай. Ингээ өнгөрснөө 1 сар хаддаг байсан хаалганы талбайгийн үед одоо бол энэ машинаар бол 1 гэрэг татахад л бүр дуусгад дийлнэ. Тэгэхээр залуучууд бүгдээрээ хүчин хамтгааж цагийг авдаад өвс бордогоо илүүхэн сайхан нөөтлөё. Одоо жууд гам шиг болох юм бол одоо өвс бордогоос илүү хэрэгтэй юм байхгүй. Тийм болохоор бүгдээрээ адилдаа хариуцлагатай өвс бордогоо сайн нөөтлөж Малтан төмдөнд хөнд бэлэг барья бид бүгдээрээ. За илүүхэн сайхан. Танай гачаан дараа бачаач юм байна уу? Байхгүй. Адилаараа доош нь буулсан. Та юу гэсэн? Хижээ ирэх юм. Аяа, өнөөдөр ураг ирэхгүй байх та. Та ямар өчтөлтэй би дамжуулаа гээ. Анаас уурхана хүмүүс байна. Танай гачаан дарахтай чинь яах юм яриа гэсэн. Байкул болж ба. Дараагаар ирээ. Тэгээ.
За өнөөдөр Монгол адуугаан хамгаалан үлдэх сайн санааны үжирд муунч манай адуучин айлуудын ховын чармайлгаар манай жаргаланд гачаанаа цагаан адууны нийгэмлэг байгуулагдлаа. За бүгдээрээ баяр хүргэцгээе. За харсан даасан тэнгэрүүд минь, хамаг Монголын шөтөө минь, үдсэн даасан тэнгэрүүд минь, өвөг дээдсэн шөтөө минь, хаан их тэнгэр минь, хатан их газар минь, шандас дажраг минь төл, сүйтгэүний минь онгыг түн бум болгохгүй. Энэ улаан дээр суугаад ямар. Натай хамт байхаар уу? Чи бүс солиороод бай. Нэрээ би чамтай нүний юм яриа гэж бодож байна. За юу вэ? Би энэ нутагтаа нэг жугаатлын газар байгуулах санаатай. Чи үжүүл ямар уу? Жугаачлын газар. Хөөе сэрчмаа. Чи өнөр өндүүлдэхээр шийдсэн юм уу? Манай нутагт хоол ойрын гадна дотноос хүн ирээл манай адууг сонирхоод жураг татаал чигээ угаал байж байна. Би харин энэ жуулчдад журуулаа нэг жугаатлын газар байгуулах санаатай. Чи үжүүл болно уу? Болохгүй яадаг юм бэ? Хөөе, чиний энэ ч харин гой санаа байна шүү. Нутаг усаа гадаач ухаах болоход харин болно шүү дээ. Би найзаараа нэг жураг журуулсан шүү дээ. Дунд нь 2 том монгол гэр. Тэгээд 2 хажууд нь 12 жижиг монгол гэр. Нэгийн тогоон гэр болгочих. Урдураан бас нэг матан жогсох талбайтай. Оо тий. Орох үүдийн нэрэ 4-ний хөлөөрөөр байгуулъя гэж бодож шít. Өндөр нь 5 метр, өргөн нь бараг 35 болж исэн байна. Чүүж үсвэртэй юу? Сүртэй. Ястай сүртэй. Хөөе, тэгвэл энэ ирж байгаа хүмүүс нь одоо тэр дөрөв дотор орж ирнэ шүү дээ. Үнээр утга болгохтой да. Дээр нь чи өөрөө урлагийн хүн юм чинь. Урлагаан бас гачин танилцуулчихгүй юу? Тийм ээ тийм. Би тэнд яг тэр голын тохооны хажууд байгуулах санаатай. Чи үжүүл болно уу? Оо. Хөөе. Чи ер нь энд ирье гэд байсан чинь жугаачлын газар төсвөлөх гэд байсан юм уу? Би чи харин чамайг надтай энд болж иж байна гэж утсан шүү. Хин чамтай болж тий чи нэрээ сайхан жүүдлэх юм аа. Йоо хөрх миний зүрх. Сайхан тогтсон шүү. Хайран юм. Доктор сайтай байна. Гэхдээ миний хоньны тарга бол болж байгаа үстэй. Сайн байна оо, сайн байна. Энэ гов хөндийгээ дагаад малын эдэнгэр харин нэлээд сайн урагч. Энэ одоо мотортой хэм болчихваа. Энэ өдөр ах биш шүү.
Тийм байна, тийм. Ямаа өдөрсэй. Сайн та нар сайн. Ямаа өдрийнхэн сайхан зогсож байна уу? Сайхан. Ямар гоё юм те. Гэхдээ манай монголчууд л уулзахаараа сайн уу мэндүү гэж хариулах юм да. Гэхдээ муу байсан ч гээд сайл гэж бэлэгдэж хариулах юм. Гэхдээ хой чи сонсоо. Өнөө жилийн малын анш ямар байна уу? Одоо бодвол боордлын хэлгүй дээ. Манай гейтэн дамбаач нь хэдэр нь хүрэхээр Нядан намрын тээж аваадсан хэдэн хурга буцаагаад аваад ирцэн байх юм. Гэхдээ яах юм дээ. Тэр хэдэн маймаач нь хихэгдэхийн хооронд авчаад өнжүүлсэн дээр байх хэд. Гэхдээ өссөл бас алаад идвэл өд өрөөд өгөхгүйргүй ямар. Чухмаар. Бид ч нуулаасаа л мах шүлээ идэл болсоор ирсэн хүмүүс. Өнөөгийн хүмүүс чинь ногоо цагаа байхгүй болохгүй гэд маягалдаг болчих. Хайр шít. Гэхдээ миний хуу гадаад яваагүй бол би малаа хөдөлтөгчгүй. Гэхдээ цаг төрөө хөгжөөд л юмны үн өсөөд л их. Гэхдээ манай малын үн гэхээр доошлоод. Одоо юу болж байна вэ? Энэ байдлыг ч бас санаандаа авдаг хүн байлгүй дөө. Одоо тэгжил хүс цуухаас та өөр ямар арга байна уу? Судалнаа! Суавно танах. Суавно. Ахгүй. Судалнаа, суаварэ. Оо, суавно ха. Оо, за. Хэдий авно. Оо, нэгжин. Чиний лонхч одоо жин ахс ордог юм байна даа өхөө. За, чи саван барья. За. Чиний энэ одоо жин ахс орох юм байна даа. Одоо бараг өөрчмаар юм. Тэр ирж. Мэдээ. Хөтөлөө орё. Оо, суавно. Суаве. За. Сайн. 자, 지네는 ямар суу бай. Миний энэ алаг үнэнээс. Эхийн нэвлэг тугдын гөхөөсөнгүй хайраар ундарсангүй. Манай малтууч одоо малаас өөр орлог гэж бол таг шүү. Хаврын жихэн ноосон жоос. Мал унаага устны жихэн жоос. Үлдсэн одоо бүрж ардл.
За хүүхдийн сургууль суулгана. Иж өгөхгүй юу? Явсан. Өөр суртаа авна. За энэ ойрын 2 жилийн бол 20 найр жил усгаад одоо энэ хэрэггүй зардлан бас яригдаад. Дээрээс нь малын өнөс бууртна гэж. Харин шүү дээ. Үхсээр одоо яана вэ? Одоо манай малтууд банкнаас авсан өрөө мөс өгд дэлэхгүй байх шүү. Харин тэгэд 2-3 жилээр тэрийгэ өгд дэлэхгүй хойшлуулж яхал байх л. Малын үн буурч хад одоо малтад өрнөөсөө яаж салах юм бэ? харин шүү дээ. Би банк өөрийг ухруулахын нэг гуйлж үзье. Өнөө жил энэ аргалж болно. Гээ дараа жил юм бол ус яана. Бас тийм шиг. Мөн төл дийлэхгүй шин. Нэрээ одоо манус л одоо алсын бодож аргаж амус өгтлөх хэрэгтэй байна да. Харина чиний хэлэг таарч шүү. Манай малчиж өөрхий гачигдаад гарах чамаг байна шүү. Төрийн бодлого бол таарж шүү. Гээ манай газар орны хөйтөн өмрөг нөөжих аж ахуйлтнууд чинь дунд нь хэргийж байна. Тэгэд хэдүүл хоорондоо сүлгүүлж игээд махны үний дарна гаднаас ирсэн аж ахуйлтан хав хүнийг манайхан зооруулахгүй гашаад загтлуурын иж ирэхэж штий. Тийм шүү. Манай энэ малчичаа орон нутгаагаа хэдэн өмөргөл мал малж өгч гэсэн үг ээ. Харин одоо яг тийм л болчихжээ. Одоо тийм болохоор бид нэр заавал өөрүүдэн гадах шиг аж ахуйлтай харьцаж байгаад л арга зам олно. Мануусын төлөвлөж байсан тэр хоршоожлынхаа арга замыг хэрэгжүүлж үзье. Одоо хордлохгүй бол малчдууд ч өөрхий яарад хэм дүнээр холбочихно шүү. Хөдөлдохгүй байхаа. Малчдаас үн хүлээж. Харин хөдөлгөөний хооронд нь цагийн амжиж байна. Зах төлбөрийг сайхан ойлгоё. За. Танай дүүч гисэр тэр шодлын төсвөр хэрэгжүүлэх гэж ирмэ. Би юу ч гэсэн одоо банк руу ирээд нүдэн өмнөхөнд нь аргалъя да. Танай дүүл ирээ сууч. Манай азаач өнөөдөр яаж ба? Хөөрхий ажаа минь. Манусыгаа ухтчихжээ шүү дээ. Ажаа хаашаа явцсан бэл? Харин гар зүж. Ажаа хаашаа явцсан? Ой, та нар ирдэ.
Ажаа. Манай гэр чинь ямар сайхан чавирхан болчих вэ? Оо. Энэс хаш бүр цэвэрхэн болноо. За хүүхдүүд. Гэрдээ орё. Гэрдээ орё хүүхдүүд. Одоо яг энэ голын өмнөр л барья гэж бодож байна да. Жамтай бас ойрох юм. Тэгээд жүүшин башин гарч орсон хүмүүс буус суух нь илүү ба гэж бодож шít би. Одоо яг тэр хавар. Тэрэнгүүр байна. Буудлын ард талаар нь тэг өмнө талаар нь болохоор чинь жичлэг тэнхмийн бариад хоёр талаар нь Монгол гэр. Та Монгол гараа барихтаа бүр хоёр давхарж байна шүү. Та голын дагуулаа бас нэг хөөрөг босгоч гэдэм үү гэж бодож байна. Чи ч одоо юу барина гэд байна вэ? Монгол гэрийг чи яаж дээр нь давхруулж барьдгийг? Үгүй нөгөө чамар тоос харгалдаг асар хэлж өгөө шүү. Тийм ээ тийм. Үгүй ачаа. Одоо шинжлэх ухаанд техник мэрэгжил хөгжсөн чагт Монгол гэрийг чи хоёр давхар барьдаг болцсон. Харин ч би зам бас часъя гэж бодчих шүү. Тэгээд ч манайх ч өвөл машин унаа явахд дүгмгүй цасвараа иттэм чи. Хөдөлөө хийвэл хоёрын хооронд юм хийхээр нэг хүмүүс өвөл ээжгэнхэн бодъё доо. Чи ч одоо тэгээд энийг байгуулсан тэрийг байгуулсан гэх юм. Гоо хаагаад тийм ариун зоосоо. Тэр жоос мөнгөч учир биш л да. Хамгийн гол нь энэ газар нутгаа бүтэн байлгаж байж их байгаадаа сайхан бүтнээр нь хамгаалж байж хүнд юм харуулна шүү дээ. Тэр шавар тоосохоор юугээ хийх юм бэ? Газраа хүмдөд. Монгол гэрээ барь. Гүй ачаа. Одооны хүмүүс чинь Монгол гэр суухгүй. Тэгэл тэр жуулччууд чинь бүр баян тансагд нь илүү дуртай шин. Би чи ямар баян тансгаа гайхуулах гэж нү? Нүүдэл малжил соёлоо мөнөөр л хүнд харуулж тэгж байж жуулчл хийн үедээ хоосон сүр манд дуурах. Гөө мөн ачаа яг хүнээ үгээ ойлгохгүй юм аа. Чи тэр ачааныхаа үгийг ачааныхаа Чи одоо хүүхдтэйгээ аятайхаа ялчихгүй. Юу барина гэж солиороод байдаг хүүхд вэ? Би энэ жах дэлгүүрийг судалсан чинь зөвхөн манай энэ орон нутгийн хөвчөөр л махны үн буурсан юм байна шүү дээ. Тэгээд эн чи одоо манайд л хэрэгжиж гисэн үг үү? Би өсвөлжэн дээрээс олон аж ахуйлт ярьж үзсэн. Тэднээс чи манайхны махны эрэлтийг ойлгохгүй байна. Тэр ямар ойлгож идмаар юм байхгүй да. Үүндээ манайхнаа мах чинь хамгийн байгаалаг мах шүү дээ. За хаашаа гадагшхан харчхан хордлоо. Тэгээд өнөө хоршоодлон байгуулъя. Харин тэгье. Манай гачаанаа энэ малчин айлуудыг хоршоожилдоо оруулах ухаагуулгыг бол сайтар хийхгүй болохгүй. Тэг яа нү? Гачаан дээр хорл ийн үү? Хорл их юм болёо. Айл дараалаад ивэ. Тэгэд нэрийг тайлруулж өгье. Санаа шүүжээ. Сайн уу Лэм? Сайн. За гэртэр.
Аль яаж байна уу? Байна. Сайн уу? Сайн. Байна уу? Сайн. За, санаа шууж адлаа яруу. Гаагүй. Малчдынхаа малын мах хийж үн төргийгээд хоршоожод байгуулах тухайтай л явж байна да. Үнтэй хулдаад ирүүч болно да. Та бол манай гачаанаа жишээж малчна. Тэр тусмаа олны думдаа бүрч итгэл хүндтэй юм. Тийм болохоор та олон доног дуурал үжүүлээд манай хоршоожод хамгийн түрүүнд нэр мэдүүлнэ үү гэмэн. Таны жааш ирлээ шүү. Энд ч одоо манай хүүгийн санаа болтлоо. Бид бүгдийн санаа. Энэ манай хоршоодлын танилцуулга. Цаанаар чай та. Энэ одоо яста. Хаанаас юм одоо юм болоод ирлээ. Хайрын юмнуудыг. Энийг одоо ажаагаас чи нэг сайхан засуулах болохгүй. Энэ гаагүй юм аа. Нэг их засмаар юм уу байхгүй. Миний яста өдөр юм одоо энэ шүү. Мод өдөр нь усаа шүү. Хайрын тийм. Энэ нийгэмлэг бол хамгаалахын үүднээс хийж байсан. Харин энэ хоршоожилч нь одоо хамтаар жингэж хамтаар ашиг олохын үүдэнд хийж байгаа. Үйлдвэрлэл гэсэн үг. Нэг айлд одоо хөдөнжин антайгаар бодоход ийм ч өгөө хангаалгатай хав айлтай л одоо үйлдвэрлэл 8 хэлчихгүй шүү дээ. Ийм учраас бид нар одоо хөдөн айлаараа хөдөн 10 айлаараа хамтарна. Чихэд энэ хангаалгыг нь гүйцэтгэж чадвал сая бидэнтэй хамтар шүү дээ. Энэ ашиг орлого нэрэн сайн байх юм бол хүмүүс бас үгүй гэж хэлэхгүй байлгүй. Тэгэхээр та нар өөрөө энэ мах шүлөө нэрэн үнд хүргэж чадах юм уу? Чиднэ гэдэг л бад итгэж байна. Одоо дөөрөөс бол юу энэ хоршоожилд өжигнэлтийн бичиг гэж өгж байна. Энэ өжигнэлтийн бичгийг авчихвал одоо энэ үйлдвэр худалдаа энэ төрийн бүр хамт эрхэлж болно. Тэгэд бид нь яг арга ятгахтаа мөрвөл өөрөө бүтөөгдөн үеч гэсэн үн төрхийг бодно шүү дээ. Тэр бүтөөгдөн энэ тэрийг ч би сайн ухааны нь олохгүй. Харин айлын ажааны хоршоожилд оръё. За тэгвэл сайн боллоо. Гэхдээ тэр Дамбаа айлын ажаа чинь хонь олонтой шүү дээ. Та нар тэднийхэр орсонгүй юм. Хараа. Дээр удаа тэр өвс ордоноос ойрон газар байгуулах учраас тэр сүр ууралж исэн юм аа. Тэгэхээр биднээс очиулахын жих айж. Бараг зөвшөөрөхгүй. Энэ муу хэдэн Дамбаач хэдрээрээ та хэдийг айлгачжээ. Гэхдээ миний хүү айлын ажаатай сайхан учрыг олоод хэлээдэг. Ийм сайхан ажил юм чинь үгүй гэж хэлэхгүй хэлгүй. Бас тийм ээ. Хой! Бацаа! Чи нааш ирээ хэний бажаага өгдөө? Оо за.
өссөн газар шороо ахо хичнээн чоргон өнгөрөх